хувьд заавал хэлмээр байгаа зүйл хүүхэдтэйгээ хамт байна гэдэг нь хамт шүү гэдэг мэдрэмж өгөхийг хэлж байгаа. Тэрнээс дандаа хамт байна гэсэн үг ш. Хамт шүү гэдэг мэдрэмж хүүхд яаж авдаг вэ гэхээр надад асуудал тулгарах үед намайг хамгаалах хүмүүс байдаг гэдгийг сайн байцгаана уу зулагийн дотоод аяллахаа өнөөдөр зулагийнхан дугаар сэтгэл зүйч номоо маань хүрэлцүүлсэн байна. Номоо маань өөрийгөө танилцуулаад өөрийнхөө ажил мэргэжлийн аль чиглэлээр ажилладаг талаараа яриа. Тэг өнөөдөр хоёул ямар сэдвүүд талаар ярилцах вэ? Тэгээ хоёулаа подкаст хийх. За сайн байна уу зулагчтай өрсөнд баярлалаа. Бас подкастыг үзэж байгаа үзэгчдэд өдрийн төргий. За номон гэдэг би Ачаан хааны их сургуулийн сэтгэл зүйч өсвөр үе болон залуучуудтай адилхүү ажилладаг байх. Яа гоё одоо ингээд ээж аав нар ингээд жоохон бахад энэ одоо үеийн хүүхдүүд гэж ярьдаг байсан байхгүй юу? Одоо их чинь яг тэр насн дээр ирж чинь одоо үеийн хүүхдүүд гэдэг. Одоо үеийн хүүхдүүдтэй ингээд ойлголцохгүй байгаа тань ер нь те ээж аав нар ойлголцохгүй байна, эмээ өвөө нар ойлголцохгүй байна. Тэгвэл чи ингээд өөрөө зэд үеийн хүний хувьд те ингээд өөрийнхөө үеийг өмөрөө та нар тэрэн дээрээ ингэдэг болохоор бидрийг ингээд ойлгохгүй шүү. Тэгээд өмөрөөд ингээд гэж хэлмээр санагдлаа. Өмөрн гэхээс илүү яг өсвөр насныхантай түлхүү харилцдаг хүний хувьд болохоор би яаж зөвлөдөг вэ гэхээр эцэг эхчүүдэд болон хүүхдүүдтэй хайлууланд нь одоо зөвлөмж өгдөг. Тэгэхээр одоо жишээ сэтгэл зүйн үйлчилгээ маань явагдахдаа өсвөр насны хүүхдүүдийн эцэг их тэгээд тухайн үйлчлүүлэгч хүүхэд сэтгэл зүйч 3 хамтын ажиллагааны үр дүнд тодорхой хэмжээний ямар нэг үр дүнд хүрдэг. Тэгэхээр өмөрн гэхээс илүүтэй эцэгчүүдтэй ч хандаж ингээд хэлэх зөвлөмжүүд байдаг, хүүхдүүдтэй ч хандаж хэлэх зөвлөмжүүд байдаг. Тэгэхээр бидний одоо нөгөө нэг таатай харилцаанд хин хинийх нь хичээл зүтгэл хэрэгтэй гэсэн үг. Тий. Ар гэр аюул чухал. Ар гэртээ нэрээ нэг хүүхдүүдтэй ажиллаж байгаагийн онцлог л доо тий. Ар гэрүүд яг юу гэж зөвлөмөр байдаг вэ? Ингээд одоо өсвөр нас гэж тэгэхээр бол хамгийн түрүүнд бид нар шилжилттэй нас гэж бодогдож байгаа тий. Шилжилттэй насны хүүхдүүд чинь ингээд л цаашаа нөгөө даавар маврын л нөгөө нөлөөгөр ингээд л ойлгомжгүй болчдөг шүү дээ. Өөрийгөө ойлгохгүй байгаа хүүхдүүдийг бид нар яаж ойлгох вэ гэж. Сэтгэл зүйч маань ээж аав нар зөвлөлөө өгвөл. За тий. Тэгэхээс эхлээд бүгдээрээ өсвөр насны тухай ойлгох хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өсвөр нас гэдэг маань одоо 12 наснаас эхлээд 18 нас хүртэл бол өсвөр нас гэж тодорхойлогдож байгаа юм. Тэгээ өсвөр нас маань өсвөр насны их үе, дундуу хожуу үе гэж ингээд тодорхойлогдно. Тэгэхээр нөгөө өсвөр нас гэдэг чинь өөрөө юу гэхээр нөгөө хүүхдээс том хүн болж байгаа тэр шилжилтийн үеийг хэлж байгаа. Тэгэхээр таны хүүхэд бага наснаас одоо өсвөр нас руу шилжиж штэ. Тэгэхээр бага наснд бол үргэлж одоо эцэгийнхээ хормоноос зүгдээл тэ ээж аавын тусламж маш их хэрэгтэй байдаг. Тийм дандаа хажууд нь байж идэг, өгөнд нь ордог ч юм уу. Эцэг их одоо хэрхэн харилцаж хүмүүжүүлэхээс одоо суурин тавигдж байгаа тийм үе байгаа штэ. Тэгээд нөгөө эцэг эхчүүд маань болохоор яг тэр хөөрхөн хүүхэд байсан шиггээр нь нөгөө нэг хараад тэгээ нөгөө нэг хүүхэд маань болохоор шилжилтийн үе рүүгээ явж байгаа учраас нөгөө би хин юм бэ? Би юу хүсэж мөрөөддгийг те би яаж амьдрах юм? Ер нь ингээд би чинь ээж аваасаа тустай юм биш те. Би бас нэг хүн юм байна. Бас нэг ертөнц юм байна гэдгийг ингээд таньж байгаа үе байхгүй юу? Тэгэхээр ингээд хүссэн хуцаа өмсмөр санагдана, хүссэн дуугаа сонсмоор санагдана тий. Тэр өөрийн дотоод хүний ирж хайж явж байгаа одоо тэр нь бий болж бүрэлдэж явж байгаа ийм үед ингээд байгаа. Тэгэхээр энийг нөгөө ойлгоод одоо ингээд 18 нас хүрээд цаг нь болохоор хүүхэдтэй нь ингээд өөрийн амьдралын тэр талаараа хүл тавих болно. Тэгэхээр тэрэнд бид нар эцэг эхчүүд маань хүүхдэд бэлдээж ингээд тэрэнд нь зориулж дэмжиж тусалж ингээд өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нөгөө дандаа хажууд нь байсан үе шигээ тэр жоохон шиг ингээд санаад одоо ингээд өөрийнхөө хүссэн зүйлийг хиймээр сонирхмоор ирж хааж байгаа тэр үед нь нөгөө нэг айцсаар ингээд эцэг их маань өөрсдийгөө ингээд одоо жоохон хаачдаг гэх юм уу ингэчгүй нах хүүхэд хамаагүй гарч ороод буруумтай ингээд буруу хүнтэй учирч байж идэм үү те одоо эрэгтэй хүүхдэд дэжсэндээ буруу юм хийгээд буруу хүүхдүүдтэй нийлээд явчихъя гэж санаа зовдөг шүү дээ. Тэгэхээр юу гэж зөвлөмөр байна гэхээр хүүхэдтэй итгэж өгөөрэй гэж зөвлөмөр.
Итгэж өгөөрэй. Тэгээд одоо ингээд хүүхдээс том хүн болох ч байгаа энэ шилжилтийн үе дээр явж байгаа учраас тэрийг ойлгож өгөөрэй. Тэгээд түлхүү найзын ийм харилцааг үүсгэж өгөөрэй гэж зөвлөмөр. 18 нас гэж яасан сайн асуулт санаанд орж ирлээ. Нөгөө яг энэ үед чинь мэрэгжил сонголт болдог шүү дээ, тийм. Мэрэгжил сонголтын дээр эцэг эхчүүд ер нь одоо өөрийнхөө чадаагүй хэлэх гээд байдаг, тийм. Гэтэл тэр хүүхдээ дотор нь ариун өөр мэрэгжил сонгомоор байгаад байдаг. Энэ тал дээр сэтгэл зүйчний хувьд юу ч зөвлөх вэ? Таны хүүхэд өөрийнхөө амьдралаар амьдрах хэрэгтэй гэж би хэлмээр байна. Тэгээд ангаахын сургуулийн сэтгэл зүйчийн хувьд ч гэсэндээ одоо ангаахын оюутнууд маань бас яг эцэг гэхийн сонголтоор эсвэл нөгөө нэг мэрэгжил өвлөж ингээд авах байдлаар ч гэдэг юм уу ингээд сонгоод ороод ирсэн тохиолдлууд байдаг. Бас яг өөрийн хүслээр ч гэсэн сонгоод ороод ирсэн тохиолдлууд ч гэсэн байдаг. Тэгэхээр нөгөө нэг тэрэн дээр ингээд ажиллаад кейс дээр ингээд яваад харж байхад нөгөө нэг хүсэхгүй байгаа зүйл дээрээ ороод ирсэн хүүхэд тэгээ ялангуяа магадгүй тэр хүнд тэр том ингээд нөгөө нэг шинжлэх ухаан мэрэгжил байж тээ тэр чиглэлээр бол маш их шантардаг. Ингээ нөгөө өдөр болгоно нөгөө хүчилж хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нөгөө нэг сэтгэл зүйн хувьд маш их ингээ дороотолд хүргэдэг. Сэтгэл зүйн хувьд ядардаг гэх юм уу. Тэгээ одоо нөгөө сүултээ бүр юм өөрийн үнэлэмжийн түвшин рүү орно, амьдрах итгэлийн түвшин рүү орно, утга учирын түвшин рүү ингээд ороод эхэлдэг. Тийм зүйлс бас ажиглагдж байгаа. Тэгэхээр төрхөөс үхэн хооронд те ингээд бүх үед эцэг их дэрэгдэн байж чадахгүй шүү дээ. Тэгэхээр түлхүү хүүхдийнхаа хүсэл сонирхлыг сонсоод ярилцаад яг юу хүсэж байгаа юм, яаж амьдрмаар байгаа юм, хэн баймаар байгаа юм те тэрийг нь анхаарад үзээсэй гэж хүсэж байна. Яг миний хүсэжсэн хариултыг өглөө бид нар ч яг ингээд хүчээр яг бидний үед чинь яг намаа сургууль сонгож байгаа үед чинь нөгөө хуйлч эдийн засагч эмч бодонд орчихсон байна. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүн гэдэг нэг манай ээж аав чинь социо үе хүмүүс болоод тэр эмэгтэй хүн ангаалцсан тийм. Наахан сургуульд оруулсан. Гэхдээ яг мэрэгчлэр мэдээж бахархдаг л та. Гэхдээ яг ингээд би хэрэг яг аав ээж хоёр ангаах зөвлөгөөйсэн бол би ямар мэрэгчлээ болох байсан бол гэд бодсон чи би төсөөр мэрэгчлээ юм байсан байхгүй. Тэгээд би нэг ингээд асуусан. Тэгэхээр ингээд санал нэгтэй байна намантайгаа. Бүгдээрээ ерөөхдөө өнөөдөр сүрнаас болон залуу одоо насны тухай ярилцъя гэж ингээд би энд бэлдэж ирсэн. Тэг яа тийж авъя гэхээр яг сэтгэл судлалын салбарын хувьд яг Монголын нөхцөл байдал дээр гэсэндээ миний харж байгаа нэг үнцэг бол залуучуудыг жоохон орхигдуулаад байна уу гэдэг нэг тийм жоохон үнцэг надад байгаад байна л да. Тэр үнцгөөс би бас яагаад тэгж харагдах вэ? Болохыг хүслээ. Тэгэхээр одоо юу гэдэг нь залуу хүн гэхээрээ ядарч болтгоо, залуу хүн гэхээрээ одоо юу гэдэг нь сэтгэлээр унаж болтгоо гэдэг ч юм уу. Гомдлох хэрэггүй. Тийм, гомдлох хэрэггүй ч гэдэг юм уу те. Чамд та зөндөө хийрээдүү байна. Өөдөө бүх юм чинь бэлдээд өгсөн мэн чи юунда ингээд гэдгийг ингээд гэдэг ч юм уу те. Одоо нэг тийм үнцэг ингээд байх шиг санагдаж байна л да. Одоо түлхүү жишээ нь хүүхдийн сэтгэл судлал, боловсролын сэтгэл судлал маш хөгжилтэй байна те. Хүүхдүүдээ эцэгчүүд харьцангуй сэтгэл зүйд нь анхаардаг болцсон байна. Түр нийгмийн бодлогоч анхаардаг болцсон байна те. Энэ бол маш сайшаалтай. Тэгээ нөх хүүхдээс том хүн болоод явж байгаа шүү дээ. Тэгээ энэ өсвөр насыг ч гэсэндээ ойлгохдоо ингээд нэг 10 дугаар 2 дугаар ангиад төгсөөл ингээ өсвөр нас дуусчих юм шиг болоод байхгүй. Гэтэл хүний тарих өрөө 25 наснд бүрэн хөгжиж дуусчаа. Тэрнээс хойш цаашаа хөгжин л дөө. Гэхдээ яг нөө итгэвтэй хөгжлөн тэр 25 нас дунджаар байгаад байна. Тэгэхээр 25 настай хүн ч гэсэн өсвөр насны хүүхэд мөн байхгүй. 25 нас хүрээд нөө илүү логик сэтгэлгээ сайжраад тэ асуудалд ус суртаа ханддаг болно. Тэгэхээр нөгөө нэг залуучууд гэдэг нь одоо ямар хэсэгт хариалагдаад насны хэсэгт хариалагдаад байна гэхээр 18-аас нэг 25 6 7 нэг 30 хүртэлх насыг би бол авч үзмээр байгаа юм. Тэгэхээр энэ үе нь одоо ингээд
их сургуульд орно, мэргэжлээ сонгоно, их сургуульдаа суралцсан, амьдралд нийгмийн харилцаанд орно, маш олон зүйл суралцсан. Ингээд нөгөө ээж аавын хүүхэд байж байгаад одоо тэнд нийгмийн нэг хэсэг болоод өөрийн гэсэн одоо статусыг бий болгож байгаа үе ахгүй. Ингээд маш их зүйлийг ингээд амьдралаас мэдэрч идэг. Ингээд дотор нь бүр амар шуурга болж идэг. Би өөрөө ч ингээд давж гараад удаагүй л байна л да. Тэгээд үргэлжлүүлээд ажлын байран дээр гарна. За ингээ хөдөлмөр эрхлэлт дээр ингээ суралцж штэ. Ажлын байрны харилцаан дээр суралцж гин. Тэр болгон дээр янз бүрийн зүйлсийг мэдрэн даван туулна хизээж одоо юу гэдэг нөгөө нэг гэр бүлтэй ямар байсан шиг энэ нийгэмд ингээ байж болохгүй юм биш тэ. Хүмүүс одоо юу гэдэг 10 жил найзууд чухал байсан болвол амьдрал дээр гараад их сургуулаа төгсөөд ингээ бүгд өөр өөрсдөө амьдралын хөгөө явдсан биш тэ. Энд чинь их гомдохор зүйл биш юм биш тэ гэдэг ч юм уу тэ. Энэ бичлэг ингээд залуучууд нөгөө нэг маш их зүйлийг ингээд амьдрал дээр хүл тавиад туулж идэг, мэдэрч идэг, ингээд шуурхтай үе байхгүй юу? Тэг ингээд өөрийгөө ирж хайж идэг гэдэг ч юм. Тэгэхээр энэ насныхныг би бас ингээд хоригдуулахгүй байхыг хүсэж байгаа. Тэгээ яг энэ чиглэл рүү ингээд ажиллах маш их хүсэл надад байгаа учраас саяхан psychology DRE гээд тийм Youth Psychology Center нээсэн. Тэгээд ийм өсвөр үе залуучуудын тийм сэтгэл зүйн төвийг нээсэн тийм илүү хөнгөн ойрхон тийм хөтөлбөрүүдийг ингээд явуулах тийм ажлууд руу ороод байж. Баяр хүргэе. Би тэгэхээр эхний асуулт зөвлөсөн байна. Ингээд нэг юм би өөрөө ингээд бодоход 18 наснд би өөрийнхөө зөвлөл гэж бодоод мэдээж би буруу юм гэдээ очиод мэдээж хийхгүй. Тэ зөв гэж бодоод нэг үйлдэл хийж байгаа. Тэгээд ингээд тухайд ямар сэтгэл зүйн мүү гэдэг одоо аав ээж хоёр минь төдийлөн судалсан ч байсан биш. Тэгэхээр нөгөө би тухайд гэж яаж гомдлмоор байсан бол тоо гэдээ бодогдсон байхгүй. Тэгээд ингээд гомдол гэхээр нөгөө нэг яг одоо саялж миний өсвөр нас ингээд одоо л дуусч байна гэдэг өсвөр насныхан дотор нь бас нэг юм гомдол байдаг бах та. Тэгээд бид нар болохоор ингээд гаднаас нь хараад бидний үед ийм байгаагүй хахад тий бидний үед ийм гоё ухаалаг уц байгаагүй хахад чи ухаалаг уцтай байна тий бидний үед ингээ гадагшаа явах боломж байсан. Гэхдээ одоо л хүн болгон гадагшаа явдаг болчлоо гэл нөгөө нэг яг л нөгөө ээж аавын өнцгөр би ингээ хараад эхэлсэн. Нөгөө өсвөр нас маань аль дээр дууссан. Тэгэхээр яг нөгөө нэг тийм гомдлууд байдаг байх таа гэж бодоод асуусан. Тэгээ би чамайг яг өмөөрхөө хата гэж бодож яг өмөөрөл ирчил байна л та. Тэгэхээр таны асуултаас айгүй гоё хэллээ. Тэгээд яг нөө таны хэлдгээр гомдлууд ингээд байлгүй яах вэ? Яагаад гомдол үүсэ та гэхээр эцэг их тэдний оронд өөрсдөө тавьж харж чаддаггүй. Эцэг ихийн өнцгөөс л хардаг. Одоо эцэг их болон магадгүй өөрийнхөө туулж исэн тэр үеийнхаа өнцгөр надад тийм юм байхгүй хэцүү байсан. Одоо эднэрт бүх юм байна. Тэгэхэд яаж чадахгүй байгаа гэлтэйдэг ч юм уу нөгөө нэг яг эцэг ихийн өнцгөөс хараад байхгүй юу? Жишээ нь над дээр ингээд хүүхдээ уулзуулахыг хүсэж байгаа эцэг хандахтаа зарим тохиолдолд чи өөрөө хүүхэдтэй юм уу? Хэдэн настай юм гэж нэгээс асуудаг байхгүй юу? Тэгээд яг энэ харж байгаа үнцийг би одоо сэтгэл зүйч хүн болвол өөрийнхөө амьдралын туршлагаар хүнд зөвлөгөө өгдөг хүн биш. Энэ хүн шинжлэх ухааны судлаад тэр шинжлэх ухааны мэдлэгийг практик дээр ашиглаад за ингээд нөгөө нэг туршлага гэдэг нь өөрөө магадгүй ажилласан кейсийн туршлагаараа гэдэг ч юм уу. Тэр яг шинжлэх ухааны үүднээс үйлчлэгчтэй ажиллаж идэг. Тэгэхээр магадгүй би хүүхэдгүй ч гэсэндээ би ингээд өсвөр насны хүүхдүүд болон залуучуудын үе тэнгийн тэдний ингээд мэдрэмжээс нэг их холтоогүй байгаа хүн байхгүй юу. Тэгэхээр нөгөө нэг яг тэдний ингээд мэдрэмжтэй ижил түвшинд би мэдэрч хүлээж авч ойлгож сонсож ингээд чаддаг. Нөгөө талд илүү нөгөө залуу сэтгэл зүйч байгаа учраас залуучууд болон хүүхдүүд итгэл төрөх байдал өндөр байдаг. Яагаад гэхээр магадгүй 50-тай ч юм уу 40-тэй ч юм уу ихчтэй одоо сэтгэл зүйчтэй ч юм уу ярилцлаа гэхэд нөгөө шууд том хүн гэж тархинд нь бууж ирдэг. Том хүн чинь ингээд намайг ойлгохгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр жоохон барагдах юм байна. Тийм, том хүн юм чинь намайг буруутгах байх гэдэг ч юм уу Тэгэхээр гэхдээ нөгөө нэг ямар ч насных байсан хамаагүй л яадвал энэ бол шинжлэх ухааны одоо суурин дээрээс үйлчлэгээ явуулж байгаа.
хувь хүн өнцөг тэнд ямар ч хамаа байхгүй. Тэ тэгэхээр нөгөө нэг таны ил тэр гомдол байгаа. Ягаад ямар гомдол тэлхүү байдаг вэ гэхээр намайг ойлгохгүй байна. Намайг сонсохгүй байна. Намайг мэдхгүй байна гэдэг. Тэгэд нөгөө сэтгэл зүйчнэр энэ талаар одоо ойлгоорой, сонсоорой, дэмжээрэй гэж эцэгчүүдэд зөвлөмж өгөхөөр эцэгчүүд бас яг өөрийнхөө үнцгээс хүлээж авдаг. Одоо өстой нэрээ хүссэн болгоны хийгээд ахын. Ингээд толгойг илсээр байгаад одоо энэ хүүхдэд өстой болохоо байла. Алганы амтлал үзүүлэх байсан гэдэг ч юм уу тиймэрхүү тохиолдол байдаг л да нөгөө нэг хүүхдээ ингээд буруу таад байна ч гэдэг юм уу. Тэгж хүлээж аваад ах шиг байгаа юм. Уг нь бол хүүхдтэй хяналт тавьсан хിവэрэ байх хэрэгтэй. Анхаарал хандуулсан хിവэрэ байх ёстой. Харин арга зүгэл жоохон өөрчлөе. Жоохон уян хатан болгоё. Жоохон хөнгөн болгоё гэдэг талаас уг нь хөндөд байгаа байхгүй юу? Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр хүүхэдтэй нэг алдаа гаргалаа гэж бодъё те. Энэ аяыг бариад явж байгаа унгаачлаа. Тиймүүдөө ч ястай арчаагүй яасан салгын те чи ингээд байдаг ахгүй юу гэдэх юм бол хүүхэд би алдаатай юм байна. Би харчаагүй юм байна. Би буруу юм байна гэж хүлээж авдаг. Тэгвэл аргаа яаж өөрчлөж юм бэ гэхээр аяг харцсан уу? Аяг харах сайн байдгийн гэсэн тэ чи сая нөгөө анхаарлаа өөр зүйл төлрүүлсэн, уцандаа төлрүүлсэн байжгаад аягаа унгаагаад хагалтлаа. Буюу хүүхд рүү биш үйлдэл рүү, үйл явдал руу, нөхцөл рүү одоо тэр нөгөө алдааг хийх. Тэгээд зүгээртэй дараа нь анхааралтай байхад болно. Гэдэг ч юм уу те ийм нөгөө хөнгөн уян хатан харилцааг үүсгэх юм бол уг нь илүү тантай ойрхон байх боломжтой. Илүү ингээд татан байх боломжтой. Сахилахгүй асуулт асуумар санагдлаа нөгөө ээж аав нар магадгүй яг би л бодож байна нөгөө сэтгэл зүйчдэр эрэхтэй нэг юм одоо мэрэгчил сонголтын дээр ч үгдэх юм уу тэгээд өөрийнхөө талд оруулчих гал бид нар тэр чинь нэг ялангуяа манай номон дээр хурж ирж байгаа тий. За энэ хүүхд нэг ингэж байгаа гэлээ тэр хүүхдээ ойлгоогүй ч өөрийнхөө нөгөө нэг өөрийнхөө өнцгөр харчаад хурж ирж байгаа. Гэвтэл чиний үйлчлүүлэгч бол тэр хүүхэд нь байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө ээж аав нар чихээ нөгөө зөөлрүүлэндээ гэж бодоод чам дээр аваачдаг. Гэтэл нөгөө хүүхдээ чинь нөгөө нэг яг тийштэй чиний зөв гэдэг ингээд бид нар ингээд бат итгэл рүү нэх чиглүүлнэ. Тэгэхээр нэг тиймэрхүү зөрчилдөөнүүд бас үүсэж байна уу? Баа. Одоо энэ хүүхдэл болохоо болчиход энэ нэг засаад байл гэдэг юм уу те. Тийм шүү дээ. Өөрөөсөө гаргачаад өөрөө хүмүүжүүлчихэд нэг гинт нар цэцгнээс унаад ирсэн шиг би тийм үйлдэлтэй айгуу дургүй. Өөрөө тэрийг хүмүүжүүлсэн те. Өөрөө үүсгэсэн хүүхдээ гинт ингээл энэ ястай яг би яг ингэж өсгөөгүй штэ чи л тэгээд өсгөцсөн баг штэ гэж яг хэлж болохгүй бид нар хэлж болохгүй тэгэхээр хэлчмээр санагдав. Чиний л хүмүүж штэ чиний л гэр бүлийн үзэл суртал штэ тий чи л ийм л чи л энэ хүүхдээ бүтээс гэд хэлчмээр санагддаг. Хүүхэдтэй ажиллахад яг хүүхдээ сэтгэл зүйд үүсэж байгаа асуудал нь ингээд явж яагаад эхлээд ингээд явсаар хагаад гэр бүлийн орчин эцэг эхийн хүмүүжил эцэг эхийн хандж байгаа хандлагатай холбогдчихдог. Ер нь бол тэр одоо өсөж байгаа орчинтой шууд холбогдчихдог. Тэгэхээр нөгөө хүүхэд асуудалтай биш. Магадгүй тэр хүүхдийн эргэн тойрны орчинд асуудал байгаа. Жишээ маш их хэрүүл тэмцэлтэй тийм одоо орчинд байгаад нэг одоо ямар ч ойлголцолгүй те ийм нөгөө орчинд байгаад ярих болцсон хүүхдтэй ингээд ажиллаж исэн. Тийм нөгөө юу ч нэг ч удаа урахгүй юу? Тийм нэг ч удаа урахгүй байна. Ингээд надтай ерөөсөө юу ч ярьдгүй гээд энд яачаад байгаа юм бол гээд зих наваад ирдэг ч юм уу те. Тийм тохиолдолд ингээд ярихыг нь хүлээж бараг ингээд зүгээр зөвлөгөөний цагийн турш сууж өгч байгаа байхгүй хайжууд нь зүгээр сууж өгч байгаа гэдэг ч юм уу те. Тийм магадгүй яг үнэндээ сонсогдоогүй л орчинд байдаг. Яриад ч хэрэггүй гэдэг тийм. Тийм. Гэтэл би чамд сонсоход бэлэн шүү. Би ингээд чамайг сонсмоор байна гэдэг мэдрэмжийг өгөөд хүлээгээ сууж байгаа байхгүй. Тэгэнгүүт дуурайд яриад эхэлж байгаа. Ямар хүрх
гэдэг ч юм уу те. Тэгэхээр нөгөө нэг хүүхэд асуудал байдаггүй. Хүүхдийн цаана хүүхдэд үзүүлж байгаа тэр тусгал, тэр орчин, тэр эцэг-эхийн харилцаа тэнд гэр бүлийн асуудал явж идэг. Тэгэхээр нөгөө нэг эцэг-эхчүүд рүү нөгөө төрөний арга зүүн талаас нь ч юм уу те ингээд жоохон ингээд мэдээлэл өгөөд ингээд ирэхээр зарим тохиолдолд эцэг-эхчүүд хүүхдтэйгээ цуг бүр ирэх болчдөг. Яа тэгэхээр нөгөө нэг өөрийнх нь дотоод зүйл хөндөгдөх гээд байгаа учраас хамгаалал механизм нь ажиллаждаг. А зарим тохиолдолд бол хүлээж аваад ингээд нөгөө хамтын ингээд нөгөө ажиллагаа явагдаад өөртөө хөрж ас болдог. Тийм өсвөр насны хүүхд гэхээр нэрээ тестээ хөндөхгүй л гэж болохгүй бах. Одоо янз янзын хамаарлууд байгаа шүү дээ. Дэлгэцийн хамаарл байна. Өсвөр наснд одоо би арай өсвөр наснаа үзэж байгаагүй санагдаж байна. Нэг л их өөртөө том болцсон гэл манай ангийн бандэр за манай ангийн бандэр үзүүл уучлаа гэдэгхгүй нэг юм орцсон арх мэрх уугаал тий. Тэгээ одоо ингээд бодохоор ингээд тэд нар ингээд өөрсдөө яг л тий ингээд том л болцсон. Тий ингээд том болцсноо ингээд батлах гад нэг бол ингээд нэг юм бусдаас нэг юм дутхгүй тий тэр тэнцээ нэг юм арх уухгүй үлдчихвэл арх уудгаас юм мэдгүй аршсан өнөртөх нь бол арх л өнөртдөг гэсэн одоо архинаас арай зүйл юм уудгаас юм мэдгүй уучлаа. Тэгэхээр одоо би ингээд яхаа бодохоор тэр нэг юм одоо ялангуяа хөвгүүдийн хувьд дээрлэхэлт үсгэд идэгч байсан байж болох юм тий. Оо энэ нэг юм гэлтэй нэг юм арх ууж байгаа хөхт нэг юм зөвч юм шиг байгаад та одоо тэр насныхан дотроо тий бидэрт бол ингээд өсвөр насны хүүхд 10 жилийн хүүхд 10 дугаар анги хүүхд орцонд арх уун гэдэг бол аим шиг тий. Тэгэхээр энэ хоёрын хоорондох зөрөөг нэг жоохон хэвсүүлдэг бол том хүн болохоор арх уудаг юм байна гэдэг ойлголт нийгэм өгсөн байна шүү дээ. Тий харин тий. Том хүн болох юм бол том хүн чинь арх уудаг юм байна. Том хүн чинь тамхи татдаг юм байна. Том хүн ингээд стресстэй бүх юмдаа сэтгэлээр унахаараа арх ууж ингээд сэтгэлээ засдаг юм байна. Арх уухаар нэг л гоё тий. Тий. Энийгэл. Тий. Сайхан штаа болол ээж аамдар. Гэдэг ойлголт өгсөн байх. Боломжтой болоо та юу гэж бодож байна? Би бас харин тий яг тэг санал нэг байна. Тэгээ сая нөгөө дэлгэцэн хамаарлаа байгаа шүү дээ. Одоо тэр юуг нь нөх манад ч гэсэн байгаад л байна. Бүр амар их хэмжээгээр өсчихсэн. Бид нар өөрсдөө хажууд нь утас үзчихэд чи бити утас үз гэж хүүхдтэй хэлэх бол бас аягүй хариас авахгүй. Тэ өөрөө би хажууд талд нь 10 цагийн турш ном уншаад байвал тэр хүүхд төсөөсөө ном унших нь зөв юм байна гэж хэлж. Тэгэхээр дэлгэцэн хамаарлалтай хүүхдүүд хэр ирж байна. Тэгээд дэлгэцэн хамаарлын хор уршиг нь ярьж өгвөл. Дэлгэцэн хамаарлалын тухай ингээ ярихаар энэ бол замуулын тухай яригадаад байна шүү дээ. Тэгэхээр дэлгэцэн хамааралд орж байгаа тэр одоо хүүхдийн үйлдэлийг таслан зогсоохоос эсвэл үйлдэл зан үйлдэлд бид нэр ажиллахаас илүүтэй эхлээд суур шалтгааныг олох хэрэгтэй. Тийм үү суур шалтгаан руу орохоор тэнд нөгөө дахиад ойлгогдохгүй байгаа, сонсогдохгүй байгаа, харилцаа үүсэхгүй байгаа, тийм таагүй, тухгүй мэдрэмжтэй байгаа тийм асуудал байждаг. Тэгээд тэндээс нөгөө сатаарахын тулд дэлгэцүү ордог. Харилцаа одоо ингээд нөгөө бага насны бүр одоо нэгээс 2 насны ч юм уу хүүхдүүд дээрээ эцэг ээж нар нөгөө хүүхдээ хараа байж захта юм хийхийн тулд утас ингээд хүчдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг одоогийн хүүхдүүд чинь багасаа тэгээд төсцөө. Тэр утас гэдэг зүйл чинь өөрийнх нь биеийн нэг хэсэг юм шиг ойлгож мэдэрч байгаа. Тийм жоохон байгаас нь эхлээд бидний буцтай ойрхон байлгацсан. Өөртөө өгцөө. Тийм. Тэгээ нөгөө нэг бид нар өөртөө ойрхон байх байсан. Гэхдээ нөгөө бухимдсан үед хүүхэд бутас үзчихсэн. Тэ уйдсан үед хүүхдэд бутас үзүүлжсэн. Уйлсан үед бутас үзүүлжсэн. Өлсөн үед бутас үзүүлжсэн. Тэр бутас бол тайвшруулдаг зүйл. Утас бол миний нэг идэвхтэн гих хэмжээнд хүүхдүүд хүлээж авах хэмжээнд 21-р зуунд амьдарч байгаа байхгүй. Тэгэхээр тэр утсыг шууд хурааж авах юм бол яг л ингээл гараа таслуулсан юм шиг мэдрэмж авна шүү дээ. Тэгэхээр нэгэн тийм одоо химэл оюу хаан цахим одоо энэ 90 зууны үед бид цахим хэрэглэнээс хүүхдүүдийг бүр мөсөн салах боломжгүй. Харин
зөв хэрэглээнд оруулж өгөх боломжтой. Тэгэхээр магадгүй уйлах үед нь ээж нь араатаа сонсч исэн бол тэ үүдсэн үед нь аав нь хамтдаа тоглож исэн бол магадгүй хүүхэд тэр бүх хэцүү мэдрэмжийг утас руу шингээхгүй байх байсан баг. Тэгэхээр амар юм бэ тийм. Тэшлээд уйл суурлуу орвол гэж би бол харж байна л да. Тэгээд миний эзэлсэн тохиолдлууд дээр ч гэсэндээ цаана сэтгэлийн тэр одоо тухгүй таагүй хүнд хэцүү сөрөг одоо мэдрэмжтэй тэр зүйлээ л гадагшлуулж байгаа, тэндээс сатарж байгаа, тэндээс тутж байгаа хэлбэр нь л утас руу, дэлгэц рүү ингээд орцсон л тохиолдлууд байсан. Сая зөв хэрэглээ гэж ярьлаа. Мэргэжлийн хүн ирсэн юм чи нөгөө цаг байдаг штэ тий. Насны хязгаараар тэдээс тэдэн насанд нэг тэдэн цаг байвал хэвэн гэж үздэг гэдэг. Цагуудыг нээж аваад мань тодорхойлоод хэлээд өгчүүл. Бас. За. Яг цагаар хязгаарлах боломжгүй. Зүгээр ойлголтын түвшинд эрүүл ойлголт суух хэрэгтэй. Миний үзгээр бол ямар нэг зүйлийг цагаар хэмжихээс илүүтэй ойлголтын түвшинд энэ одоо хэрэгжилж байгаа хэрэглээнүүдэд давуу тал таалж байдаг, сул таалж байдаг. Тэ? Энэ ингээ хэрэглээг хэрхэн зөв хэрэглүүл амьдрал ямар хэрэгтэй, хэтрүүлж буруу хэрэглүүл ямар хор уршигтай гэдэг танин мэдгүй ойлголтын төрүүлж өгөх нь надад илүү зөв байх гэж санагдаж байна. Тэг мэдээж өөрөөрөө үлгэрлэх бас чухал те гэр бүлийн орчны хувьд. Тэгээд тэгэхээр би цаг яг сайн зааж хэлж мэдгүй байна л да. Хэлхийч хүсэхгүй байна. Илүү танин мэдгүй тал руу н оруулах хэрэгтэй. Тийм ингээд бит хоёрын нөгөө насны ялгаа нөгөө зэд үеийнхэн тий юуны ялгаа ингээ гарч ирж шүү дээ. Би болохоор цаг гэж байгаа нь өдөрт одоо бага насны хүүхэд 30 минут тий. За нэг 10 орчим насны хүүхдүүд нэг цаг, өсвөр насны хүүхэд 2 цагаас илүү дэлгэц үзвэл нөгөө бүр ингээ тархины бүтцэд хүртэл нөлөөлж болохоор нөгөө тэгээд асуучлаа. Тэгэхээр нэрээ заавал би яг л бит хоёр ингээд үе ялгаа гарч байгаа байхгүй. Тэг яг л би болохоор ингээд энэ цаг яах ингээд асуугууд ч болохоор ингээд ойлголт төрүүлгээд хэлж дээ тийм. Мэдээж айлаа зөвшөөрч байна. Тийм хүлээн зөвшөөрч байна тийм. Тэгэхээр нөгөө дэлгэцийн хамаарлаг одоо ирсэн чи дахиад асуухад ээж аав нарт ингээд шуудаар ингээд зөвлөгөө өгвөл тий. Би бол нөгөө хоёр хүүхдээ сая нэг тийм яг юуны тархинд яг ингээд яг яаж нөлөөлөд байгаа тий насанд хүрэгчтэй юм үзүүл ингээд хүүхдээ сэтгэл зүйд яаж нөлөөлдөг тэр нь ингээд нөгөө нэг хор уршиг нь юу гэдэг гэдгийг одоо өөрөө яахгүй болохоор ингээд нэг ээж аавын хүүхч нэг арай өөр сонсогддог шүү дээ. Өөр хүн ингээд яриад тайлбарлаад тэгвэл гэд нэг хүүхд хүлээж авдаг шүү дээ. Би бол саяхан нэг тийм аргамж авсан. Гэхдээ манай өргөт бүр нэг амар хамааралтай байдаг хөлтэй. Яг л нэг хамааралтай болчихгоо байгаа болохоор би тэрнээс найгаал амхандаа одоо ингээд бас одоо нэг сэтгэл зүйч гэдээ явж байгаагийн хэрэг юу лээ те тэрэн дээр нэг өөрчлөлт сэргийлэх аргамж аваалгаа. Тийм. Тэгэхээр ямар зөвлөгөө үгүйс зүгээр өгдөг вэ? Тэгэхээр эцэгчүүд рүү биш хүүхдүүд рүү юм биш үү те? Зөв. Тийм хүүхдүүд рүү ч байж болно. Эцэгчүүд яг нэг эцэгчүүд л ер нь хүүхдүүдийг ер нь захирж яадаг болохоор эцэгчүүд рүү өгвөл бас илүү зүгээр хаа. Хүүхдүүд рүү ч тэгээд давхар өгчөж болно бас. Тийм. Тэгэхээр нөгөө нэг дэлгэцэн хэрэглэн дээр шүү дээ. Тийм дэлгэцэн хэрэглэн. Тэр дэлгэцэн хэрэглээний хувьд бол энэ цаг үед ингээд цахим хэрэглэнээс бидний хинэнч холдох одоо боломжгүй. Үнэхээр өөрийн сонголтоор бас холдох боломжтой. Тэ? Тэгэхээр энэ зүйлийг нөгөө нэг болохгүй гэж хит хорох тусам улам ойрхон байхыг сонгоно. Тэгэхээр болохгүй нөрөө яагаад болохгүй юм? Ямар учраас тэ? Ямар өөр нөлөөтэй болохоор ямар тохиолдолд болохгүй юм? Гэдэг ялгааг нь маш сайн ингээд ойлгуулж тайлбарлаж өгөх хэрэгтэй. Эцэгчүүдийн хувьд бол тэ асран хамгаалагчдын чи утас үзэж болохгүй биш. Яг тань шиг таны урьдчилан сэргийлж байгаа шиг шүү дээ. Утас үзэх нь нойргуудалд ямар нөлөө үзүүлдэг тайлбарлах.
дэлгэцийн хамааралд хит ингээд өртгөн нүдний хараанд хэрхэн муугаар нөлөөлдгийг тайлбарлах гэдэг ч юм уу те. Дэлгэцээр одоо энэ сошиал орчинд гарч байгаа мэдээллүүд өөрөө хэдэн хувь нь үнэн байж болох, хэдэн хувь нь таныг удирдах хэрэглэгдэхүүн байгаа гэдгийг тайлбарлаж өгөх. Тэгэхээр энэ цахим орчинд сошиал маркетинг хөгжсөндөө магадгүй бүр ингээ улс төрчлөлтийн хэмжээнд ч гэсэндээ маш их ингээ зүйлс явуулж штэ. Тэгэхээр энэ орчинд бид нэр өөрсдийн гэсэн шүүлтүүртэйгээр оролцох хэрэгтэй болно. Харин хүүхэд түрүүний 25 наснд тархины одоо урд хэсэг бүрэн хөгжснөөр ингээд логик чадвар улам нэмэгдэж аливаа зүйлийг дэнслэх чадвар маш ингээ нөө сайн болно. Тэгэхээр тэр хүүхэд аливаа зүйлийг шууд хүлээж авч байгаа. Тэрийг насанд хүрсэн хүний хэмжээнд логик сэтгэлгээ, одоо сэтгэл хөдлөлийн сэтгэлгээ хоёрт дэнс явагдаад аливаа зүйлийг шүүж боддоор тунгааж хүлээж авах боломж чадвар бүрэн хөгжиж амжаагүй байна. Хүүхдүүдийн хувьд, залуучуудын хувьд ч гэсэндээ тодорхой хэмжээнд өөрийгөө энэ танин мэдж байгаа энэ үйл явц дундаа өөрийнхөө өмнө хариуцлага хүлээдэг гэдгийг мэдэх хэрэгтэй. Өөрийнхөө амьдралын өмнө өөрийн чинь өмнө маш олон сонголт байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй, тэ? Ингээд өөрийнхөө өмнө ч гэсэндээ хариуцлага хүлээдэг шүү гэдгийг ойлгоход бас өөртөө хайртай байж ингээ өөртөө эерэг зөв дадлуудыг суулгаж өөртөө зориулж аливаа зүйл шүүлтүүртэй хандаж сурах хэрэгтэй байхаа гэж бас зөвлөмөр байна. Тэгэхээр заавал бүх зүйлийг чинь гаднаас бий болгож өгөх шаардлагагүй шүү дээ. Тийг тусмаа гаднаас хамааралтай хүн бол. Тархины хөгжил гэснээс ээж аавдаа би одоо яг нэг хүүхд подкаст сонсно гэхээс илүү ээж аав нар тэг хүүхдээ сэтгэл зүйч орсон өсвөр насныхантай ажилтдаг оролцохоор ээж аав нар сонсголоо гэж асууж байгаа. Та хүүхд дээр одоо л анхаарахгүй бол тэ нөгөө насанд бол хязгаар байхгүй шүү дээ. Өсвөр насны дээрээ одоо за нэг 60 насны цаашаа тэ 40 настай 50 настай хүн тэ танаас хойш ч гэсэн таны хүүхд өсвөр насныхаа сэтгүүтээ явж явах боломжтой шүү дээ тэ. Тэгэхээр энэ тал дээр нөгөө юун дээр анхаарах ёстойг нь яг хөө мэддэг хүмүүс гэж бодохгүй мэддэггүй хүмүүст нь зөвлөгөө өгөх. Тэгэхээр одоо биологийн хувьд насанд хүрсэн байлаа гэж бодъё тий. Одоо яг ингээд хуульд заасан насанд хүрсэн байлаа гэж бодъё. Гэхдээ сэтгэл зүйн хувьд том болж амжаагүй тохиолдлууд байдаг. Тэгэхээр хүүхэд насанд төлөвшөж тий явж байгаа энэ үед бид нэр зөв одоо анхаарлыг, хайр халамжийг хүүхдүүдэд өгөх хэрэгтэй. Тэгэхээр би бас заавал хүндэж хэлмээр нь ерөн цаг үеч тэр одоо нөхцөл байдал хүүхдүүдийн маань сүүлийн үед гаргаад адуулантай үйл явдлууд тэр болж байна тий. Тэгээд энэ дээр бид нөгөө шууд буруутахаасаа өмнө эхлээд өөрсөд рүүгээ эцэгчүүд маань ингэж нэг хараад үзвэл яг үндэ тэр мад үчирхийлүүлж байгаа хүүхдүүд ч гэсэндээ тэр үе тэнгийн дээрлэл тэгээд ярьж штэ тэр хүүхдүүд ч гэсэндээ яг ажиллаад үзэхэр цаана хайр хүссэн хүүхэд байдаг. Анхаарал хүссэн хүүхэд байдаг. Халамж хүссэн хүүхэд байдаг, хамгаалалт хүссэн хүүхэд байдаг. Тэр нөө айцаараа удирдах жах магадлал өндөр харагддаг л да. Нөгөө нэг дээрлэх хүлэхгүй байхын тулд дээрлэх гэж магадгүй. Тэгэхээр миний хувьд заавал хэлмээр байгаа зүйл хүүхэдтэйгээ хамт байна гэдэг нь хамт шүү гэдэг мэдрэмж өгөхийг хэлж байгаа. Тэрнээс дандаа хамт байна гэсэн үг ш. Хамт шүү гэдэг мэдрэмж хүүхд яаж авдаг вэ гэхээр надад асуудал тулгарах үед намайг хамгаалах хүмүүс байдаг гэдгийг асран хамгаалж тэр гэр бүл сургууль багштай эцэгийнхээ орчноос авч иж хүүхдийн тэр нөгөө айдасгүй өөртөө эцгэлтэй байдал бүрддэг.
Тэ намайг ямар нэг зүйлийг хийхийг хүсэхэд дэмждэг хүмүүс байдаг шүү гэдэг тэр нөгөө мэдрэмжээс дараа нь том болсон хойноо би чадна гэдэг сэтгэхүйтэй байдаг гэх юм уу. Тэгэхээр нөгөө хамт байна гэдэг чинь хайртай гэдгээ мэдрүүлсэн тэр нөгөө сэтгэл зүйн хувьд нэгшлийг хэлж байгаа. Хайр тэ инрэл нэгшлийн тэр мэдрэмжийг хүүхэдтэй багаас нь өгөх хэрэгтэй. Тэгээд би нэг кейс дээр ажиллаж ирсэн. Тэр кейс болохоор ямар кейс байсан бэ гэхээр манай за нэг 20-од насны үйлчлүүлэгч байгаа байхгүй. Тэгээд нэлээ ингээд ярилцаад айгүй их тийм нөгөө нэг юмд ийм явхуур хандтай, гимцэгцтэй тийм хүн байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг ярилцаал ингээд юу онцлогдож байгаа юм бэ гэхээр өөрөө үнэлэмж рүү ороод ирж байгаа. Өөрийгөө үнэлэх үнэлэмж рүү. Өөрийгөө одоо нөгөө нэг яг бодит түвшинд үнэлж чадахгүй байгаа тэр асуудал руу орж байгаа хгүй. Дахиад ингээ хөгөөд явсан чинь юу руу орсон бэ гэсэн чинь өөрийн үгүйсгэл рүү орж байгаа. Үгүйсгэл нь хаанаас эхэлсэн бэ гэсэн чинь нөгөө хүү хүсэжсэн аав охин төрсөнд чи хүүх ястай хүү байх ёстой байсан гэдгийг багт нь одоо ээжд нь мэдрүүлсэн хүүхдэд мэдрүүлсэн тохиолдол байхгүй. Тэгэхээр Монгол байдаг л тохиолдол надад ч ялангуяа. Тийм тэгэхээр нөгөө хүүсээр нь үгүйсгэж байна гэсэн үг. Хүүхэд одоо хин хөвлөд нөгөө нэг ураг болоод бүрлдэж явах тэр үеэс сэтгэл зүйн ирээдүйд насанд хүрээд ямар хүн байх вэ гэдэг шууд хамааралтай. Тэр үеэс хөгжиж идэг учраас. Тэгэхээр хин хөвлөд байхдаа үгүйсгэгцэн хүүхэд байвал дал тухамсар тэр нь ордог. Тэгээд насанд хүрсэн ч гэсэндээ юу болоод яагаад гэдгийг нь мэдгэдэггүй нэг л ингээд нэг зүйл хаанаас нь татаад байгаа юм шиг нэг юм хийх гэхээр болж өгдөггүй өөртөө итгэж өгдөггүй ч юм уу те айц төвшөртэй ийм ингээд тохиолдол байдаг байхгүй юу. Тийм учраас таны магадгүй хилээд орж ирсэн тэр цагаас эхлээд хайр өгөөч, халамж өгөөч, сонсож өгөөч, ярилцаж өгөөч, ойрхон байж өгөөч. Жүн цэнтэй шүү. Чамайг ирсэнд маш их баярлаа, тэ? Чамдаа маш их хайртай шүү. Би чамтай учирсандаа баярлж байна, тэ? Намайг ээж болгосон, аав болгосон, ах болгосон, эгч болгосон гэл тэ. Зүгээр чи учраас би чамд хайртай. Ямар ч нөхцөлгүйгээр, тэ? Чи байгаагаараа хангалттай гэдэг энэ мэдрэмжүүдийг хүүхдэд өгөөд ингээд нөгөө нэг хангалттай өгсөн тэр хайр нэгшил их мэдэрсэн тий орой болгон бүгэлүүлж унтуулсан гэдэг ч юм уу анх удаа амьдралтаа таарж байгаа тэр нөгөө нэг хичээлүүдээр нь хамт байсан бүдрээд унахт нь хамт байсан тэр нөгөө нэг бүрэлдлүүд чинь өөртөө ихтэй хүнийг хайрладаг хүндэлдэг тийм ээ тийм насанд хүрсэн хүнийг бий болгодог. Яг чухал бид нар яг өсвөр насн дээр нь хүүхдээ анхаарч эхэлдэг бол энийг нэрээ миний өмнөх орсон сэтгэл зүйчд нэрээ хөндөж яриаггүй сэдв юм шиг байна. Эхийн хэвлээд бүрлдсэн цагаас хүүхдээ сэтгэл зүй хөгжил нь явагдаж идэг шүү. Тэ яад бол нөгөө ээжийн сэтгэл зүйтэй ингээд холбоотой болохоор чухал сэдв байна. Тэгээд тэр түрүүн тэр бүүлийн ярихад нэр яг тийм байдаг штэ нөгөө хэрэг тарьсан цагт ээж чи яав гэж сургууль дээр очиж байгаа болохоор тий аав орой баг загнаа зодож чамайг орой өрөөнд орж ирээд ингээд зогсож байгаа болохоор тэр хүүхэд эхлэл нь бол тэгэж эхэлж байгаа тий тэгсэн чинь нэрээ бас нөгөө талаасаа нөгөө баг дээрлэхүйс юмд очиод ирлэгчээд байгаа юм л да тий янз бүрийн л хүчин зүйлс нөлөөлж байгаа тийм байна. Ахаа тэгээд бас сая ингээд яриа сууж хат чинь нөгөө бодогдлоо бид нар нөгөө хүүхдүүдэд чиглүүлэхээ мэдгүй байгаа шүү дээ. Сая ингээл өөрийнхөө хүүхдийн хүслийг сонсороо, зорилгыг сонсороо гэлдэж байгаа шүү дээ. Зарим хүүхдүүдийг зорддог шүү дээ. Би одоо юу дуртайгаа мэдгүй гэлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд хүүхд наснаас нь одоо магадгүй 10 наснаас нь
янз бүрийн дугууланд бид ингээд дургу бахт нь хүчээрээ явуулаад байх хэрэгтэй юм уу? Нэг тэр хүүхд сонгож явах хэрэгтэй юм уу? Гэхдээ хүүхдийн онцлогоос миний охин юунд дуртай гэхээр би юунд дуртайгаа мэдэхгүй гэдэг хүүхдүүд аяг байдаг шүү дээ. Тэр хүүхдүүд дээр зөвлөх өгвөл. Хүний хөгжлийн сэтгүүлийн судлаар бол хүүхэд 3 наснаас эхлээд бие даахаар ирмэлцэж эхэлдэг. Тэ? Гутлаа ингэж өмсөхгүй, энэ өмдөг өмсөхгүй гэд. Тэгэхээр 3 настаас эхлээд сонголтыг өгч сурах хэрэгтэй. Сонголт хийх эрх чөлөө бол хүний хамгийн том эрх чөлөө гэж би боддог. Хийсэн сонголтынхаа хариуцлагыг бид нар өөрсдөө хүлээдэг шүү дээ. Тэгэхээр ямар ч сонголт хийж болно. Тэр болгоомж эрсдэлтэй тэрийг харин нүрэх чадвартай хэрэгтэй. Тэгэхээр миний зүгээс зөвлөхөд 3 наснаас эхэлнэ. Сонголт хийх эрх чөлөөг олгох. Тэр сонголт хийх эрх чөлөөг гэдлэгтэй сонголт нь зөв ч байж болно, буруу ч байж болно. Тэрэндээ тэр хариуцлагыг өөрөө үүрдэг гэдгийг бас ингээд ойлгуулж өгөх. Тэгээд энэ сонголт хийх эрх чөлөөтэй хүүхэд янз бүрийн сонголтыг хийж үзэж ингэж яваад тэрэндээс туршиж үзчихэж л өөр ахаа дуртай зүйлийг олно шүү дээ. Өөрийгөө олно. Бүх зүйлийг хийж үзчихэж. Тэгэхээр бид нар болохоор нөгөө нэг санаа зовж санаа тавьсандаа эцэгчүүд маань ингэж болохгүй, тэгж болохгүй, тэрнтэй нийлж болохгүй, тийшээ явж болохгүй, энийг өмсөж болохгүй, наа чи ингэж харагдана гэлтэд ч юм уу. Ямар ч сонголт өгөхгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр сонголт өгөхөөс эхлэх ах гэж бодож байна. Сонголт өгөөгөөс болоод хүүхд чинь юу хүсэж байгаа одоо ойлгохгүй одоо ядч мэрэгчл сонголтын дээр ирээд гацхна шүү дээ тий. Сайн номын маань хэлсэн шүү дээ хүмүүс намайг нэг юм асуугаагүй өнгөрчхүүтэй гэдээ бараг цагийн тоглоо гэж бодож чинь нөгөө төв нээсэн гэдгсэн шүү дээ. Одоо өсвөр насны бид нар чинь нэг одоо ээж аавуудын хувьд чинь одоо мэдгүй 60-70 хүрээд яхаа мэдгүй одоохондоо бол яг л үр хүүхдүүдийнхээ төлөө амьдраад байна тий. Тэдний төлөө амьдраад байна. Итлээ тэдний төлөө амьдарч байхад бид нар яг өссөн үр дүнгээ харахгүй байна. Тэгээ энэ дээр одоо гимшил байдаг. Бүх ээж аавдтай л ингээл би өөрөө гимшдэг юм болов уу гэж ярихаар бүх ээж аав тодорхой хэмжээгээр гимшил байна. Тэгэхээр ингээд одоо манай намын чи хүүхдүүдтэй өсвөр насныхантай ажиллаж байгаа юм шүү дээ. Тэр төвийнхаа талаар танилцуулаад, үйл ажиллагааныхаа талаар танилцуулаад бүр болж игэл хаяг байршлаа гэсэн хэлээд төгчвөл магадгүй пэйж хуудас мэд юм хэлээд төгчвөл хүмүүс асуугаасаа л гэж бодоод пэйж байгаа гэж бодож байна. За psychological diary гэд пэйжнээс тэгээд дөнгөж эхлээд ингээ явж байна. Өмнө нь байгууллагуудад ажиллаж байхдаа би өрөөсөр үеийн хүүхдүүд тэр тусмаа нөгөө нэг хүчрхийлэлт хүртдэг хүүхдүүдтэй одоо нөгөө гэр бүл хүчил хамгааллын хэлтстэй хамтарч ингэж ажилладаг байсан. Гинтрийн хохирогч болсон хүүхдүүдтэй ч гэдэм юм ингэж ажилладаг байсан. Тэгээд нөгөө бас их сургуульд чинь түрүү минийсэн яг нөгөө том хүн болох гээд энэ амьдрал туршилж үзээд янз бүрийн зүйлийг мэдрээ авч байгаа. Тийм бас нөгөө нэг харахад л том хүн шиг хэрнээ дотроо байдаг хүүхдүүдтэй ажилладаг байхгүй дотроо яг л хүүхдэд. Тэгэхээр яг нөгөө энэ амьдралын аялалд ингээд яг ид явж байгаа энэ үеийн залуучуудад зориулж нээсэн төв. Тэгэхээр 15 наснаас нэг 27 хүртэл 25 хүртэл ч юм уу төлхөө тэр талаар одоо судлаад тэгээ практик бас нөгөө туршлаганд арай тэр тал руу төлхөө надад байгаа учраас ийм төвийг ингээд нээсээ. Тэгээд сэтгэл зүйн өдрийн тэмдэглэл гэдэг нэрлэлтэй. Миний хувьд болохоор энэ тийм айхтар ингээд юу гэдэг нөгөө нэг жишээ нь сэтгэл зүйч, сэтгэл судлаач нар, сэтгэл зүйч нар ч юм уу те одоо мэдээлэл ингээд түгэж байгаа шүү дээ. Тийм түгэж байгаа мэдээлэл дунд нөгөө энергийн талаар маш их байдаг. Асуудлын талаар маш их байдаг. Эрсдлийн талаар маш их байдаг. Энэ нэг талаараа ингээд бид нэр маш их энтлийн мэдээллүүдтэй боллоо ш тий. Тэгэнгүүт жишээ нь өсвөр насны хүүхдэд бас энэ тохиолдол байхгүй. Өөрийгөө ямар нэг юм хийхээр оншилж ирэх. Гэдэг ч юм уу те. Энэ мэдээлэл их байгаа учраас. Тийм юм биш үстэй гэдэг айдас ихтэй байдаг ч юм уу тий. Эсвэл эмгэгтэй байх нь баг ийм кул юм шиг санагддаг ч юм уу тий. Гэхдээ тийм биш штэ. Юм үнэхээр тийм сайхан зүйл биш. Тэгэхээр би энэ
юуны төвөөр дамжуулж ямар мэдээлэл өгмөр байгаа вэ гэхээр өдөр болгон өөрийгөө сэтгцийн эрүүл мэндийг хамгаалдаг бай, урьдчилан сэргийлдэг бай. Тэгэхээр нөгөө урьдчилан сэргийлэх тал руугаа явбал надад илүү тааламжтай байгаа. Яг боловсруулсан хөтөлбөрийн дагуу ингээд зөвлөгөө үйлчилгээ явуулдаг бүлгийн ийм хөрхөн воркшоп тим хөтөлбөрөөс явагдаж байна. Ямар гоё. Тийм илүү л нөгөө нэг урьдчилан сэргийлдэг бай бүгдээрээ тий хамтдаа бас ингээ асуудлыг даван туулдаг бай. Тэгээд ийм сэтгэл судлалч гэсэндээ тий сэтгэл зүйч гэсэндээ хөрхөн ингээ зүйлсүүдийг ингээ хийдэг шүү. Дандаа ийм асуудалтай, дандаа одоо юу гэдэг эмгэгийн түвшнийч гэдэг юм уу тий. Тийм сэтгэл зүйч дээр ирдэг хүн гэхээрэл болохоо байцсан хүн гэж байдаггүй. Тий өөрийн байгаа нөөц чадварыг тэр нөөц дээр тулгуурлаад илүү гоё өөрийгөө бүтээх сонирхолтой хүмүүс ч гэсэн байдаг. Хамтдаа ингээд ямар нэг зүйлийг даван туулахыг хүсэж байгаа хүмүүс байдаг. Тэ хамтдаа зүгээр л цагийг хөвгчлөлтэй өнгөрөөхийг хүсэж байгаа хүмүүс ч байдаг. Тэгэхээр сэтгэл зүйч дээр дандаа болохоо байцсан бүр нэгтэй тийм асуудалтай хүмүүс ирдгүү. Ийм нэг нийтлэг ойлголт байдаг учраас энийг хаалгахыг хүсэж байна. За сүүлийн асуултаа бас намандаа нээлтээр үлдээ тий. Яг энэ өдөө хүртэл бодохоор ярилцлагаа судлаач миний мэдлэг хийгээд мэдрэмж дутаад асуугаа үлдээсэн асуулт байна уу? Магадгүй бэлдэж ирээд тий. Хүүхдүүдтэй өсвөр насныхантаа ээж аавдад нь ингээд нэг зөвлөгөө өгчих юмсан да гэд нэг юм нэг сэтгэл зүйч нарт нэг тийм сэдв байдаг шүү дээ тийм юм байна уу гэд сүүлийн асуултаа нэлээд үлдээж байна. За баярлалаа. Маш гоё асуултууд асуулаа. Таны асуултуудаар хөглөгдөөд бахан л юм ярьлаа. Авах гэхийн ухаанаар хандаарай гэж хүсэж байна. Хэлхийг хүсэж байгаа зүйл маань л сайн сонсогч байгаарай. Сайн сонсогч байж өгөөрэй. Ямар ч шүүлтүргүйгээр, ямар ч хүмжлэлгүйгээр. Тэгээд сайн сонсох юм бол хүсэж байгаа хариултаа авч чадна. Товчгоо тодорхой өстой гоё. Гэж л хүсэж байна да. Баярлалаа. Дүүгийнхаа цаашдынх нь ажилд амжилт хүсье. Бас одоо чам дээр очих хүүхдүүдэд бол цагаахан хатаархал төрж шүү те ингээд миний үед юм байсан ч болтосоо те уучраа мэдгүй өөрхий нөгөө одоо бид ч эморх гэж ирдэг ч те эморч байгаач мэдгүй яаж байгаач мэдгүй тийч ингээд л уучраа болохгүй явж яхаар миний үед хэрвээ ийм газар байсан бол би очиод одоо өөрийгөө яаж байгаагаа ойлгох байсан юм шиг санагдаж байна. Тэгээд гоё зөвтэй ажил нээж эхлүүлж байгаа юм байна. Тэгээд маш том амжилт хүсье. Тэгээд ажиллаж байгаа өчнөө бигээд дүүгээ олон газараас сураад яваад байгааг яг мэдж байгаа болохоор нөгөө дүүгээ энд маш амжилттай ажиллана гэдэгт бол гарцаагүй маргаагүй ихтэй байна. Амжилт хүсье. Урилгын маань амралтын өдөр ч гэсэн хүлээж аваад цаг заваа гаргаад хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Ээж аауд нэ тэгээд амьдралын аз жаргал бидний бүр их тэр том бодохгүй гэж болохгүй гэж болцож байгаа асуудлууд ингээд жижигхэн зүйлээс л эхэлдэг шүү тий хүүхдээ ойлгоод шүүлтүргүүгээс ингээд шүүлтүргүү сонсохоос эхэлдэг шүү та бүхэн хүүхдээ бүр өсвөр наснд хүрэхээс өмнө ураг байхад нь тий дөнгөж одоо хөл байхад нь дөнгөж хөлд орж явахт ингээд сайн хэллээ шүү дээ тий тэр үеэс нь анхаарч хайрлаарай бид та хүүхдтэйгээ би ингээд хэлэх туртаа ээж аауд хүүхдүүдтэйгээ хайрын хилээнэг болгоорой гэж хүсмээр байна. Та бүхэндээ баярлалаа.